За маргааш намрын чуулган хаах гэж байна. Намрын чуулганы хугацаанд ер нь хэр өрөвдөлтэй ажиллав гэж харж байна вэ? За яг гишүүн болгон л өөрийнхөө хувьд бодож цансаар ажлууд нь үр дүнтэй байсан баг. За миний хувьд ялгуурлан гадуурхал дарамтаас сэргийлэх хуулийг өргөн барьж арай чадсангүй. За гэхдээ нийгмийн ажлын тухай хууль болон саадгүй байдлын хууль энэ төрлийн бичиг баримтыг нэлээ явуулаад ингээд ажиллаа. За намрын чуулганаар илүү юун дээр фокуслсан бэ гэхээр өөрийнхөө ажиллаж байгаа 3 хууль болон 5 жилийн төлөвлөгөөнд дээр ажилласан. Жишээлбэл Монгол улс маш олон төлөвлөгөөтэй юм байна. 5 жил, 10 жил. За тэгээд мэдээж алсын хараа 20-50 руугаа төгөхийн тулд тий. Гэтэл тэд нарыг ингээд задлж харах болсон шалтгаан нь юу вэ гэхээр бид нэр улсын төсвийн тухай хэлэлцүүлэг хийсэн. За улсын төсвийг хэлэлцүүлэг хийгээд биелэлд гүйцэтгэл үр дүнг нь харсан чинь тэр урт хугацааны төлөвлөгөөний баримтчүүд дээр бас энэ логикийн хувьд зарим нь айгүй бүрхэл туссан, зарим нь айгүй наривчлсан ийм зүйлүүдээс учраас тэднийг эргэж харах ажлын хэсэгт ажилласан байгаа. Тэгээ тэндээс бид нэлээд нарийн бас хэд хэдэн баримт бичгийг зэгцлээд дунд нь байсан 10 жил гэдэг төлөвлөгөө байхгүй болгоод 5 жилээр явъя гэдэг ийм юмруу орсон байгаа. Тэгэхээр энэ бол үр дүн нь алстаа нэг Монгол улсын хөгжлийн баримт бичиг, бодлогын баримт бичгүүд нэг тийш нэг жоохон цэгцэргийн ажил болсон баг. За нөгөө тал миний хувьд анх удаа нэг жил гарan тойрон ингээд өнгөрөхөд хамгийн олон хилцүүлгүүдийг бас хийж ажилласан байгаа. Тэгээд ер нь бол бид нар бас салбарын төлөөллөд хөгжлийн бэрхшээл болон нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажлын салбарын төлөөлөл. Тэгэхээр тойргийн гишүүд бол тойрогтой ажиллаж исэн бол миний хувьд чагсаалтын буюу салбар төлөвлөж байгаа хүнийхээ хувьд салбарынхаа бодлогын баримт бичвэр нэлээд төлхөө орж ажилласан гэсэн. Тэр ч утгаараа хөгжлийн бэрхшээлийн хүмүүсийн хөгжлийн бэрхшээлийг дахин шинээр үнэлдэг болох, за нийгмийн эрүүл мэндийн бодлого, хуулиудын асуудлыг эргэж харах, за тэгээд дээрэс нь хүний өвчлөлтэй холбоотой боловсролын асуудлууд руу нэлээд төлхөө орж ингэж ажилласан учраас яг өөрийнхөө багийнхаа хувьд бол хамгийн нэлээд үр дүнтэй ажилласан гэж үзэж байгаа. Тэгээ бидний хийсэн хилцүүлгүүдээс анх удаа жишээлбэл улсын төсвийг нэлээд наривчлаад зөвхөн хөгжлийн бэрхшээлийн үнэтэй холбоотой төсөв яаж тусгах юм гэдгийг гаргаж ирж харж агаад за дараагийн удаа тэгвэл ингэмээр юм байна гэдэг төлөвлөгөөнүүдээр ажилласан. За анх удаа нийгмийн эрүүл мэндийн бодлогын асуудлын төсөвтэйгээ яаж уялжин гэдэг уулзалт төлөвлөгөөнүүдийг хийж агаад бас одоо тэрийг улсын төсөвт болон бодлогын баримтч тусгуулсан гэх мэтэр илүү салбар дотор илүү сайн ажилласан гэсэн. Тэгээ хамгийн олон хилцүүлэг хийсэн байлээ. Тэгээ хилцүүлэг болгоноос ч нөгөө бодлогын баримтчууд болон засгийн газар чиглэсэн зөвлөмжүүд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хилцүүлэгт хэн байна гэхээр иргэний нийгэм болон нөгөө салбарын эрдэмтэд экспертүүд нь орж ирж байгаа гэсэн. Тэр утгаараа жагсаалтын гишүүнийхээ хувьд бол илүү одоо төрийн бодлого, хууль, тогтоомжийн баримтчигт мэрэгчлэнүүдийн оролцоог илүү одоо төлхөө оролцуулсан жил байлаа гэж дүгнэх гээд байгаа байхгүй. Нийслэлийн хувьд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тийм ээлтэй биш. Таны хувьд гэрээсээ гарцгаа яйныг санаачлаад хотын даргатай хамт одоо Улаанбаатар хотоор ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамт зорчсон. Тэгэхээр энэний яг үр дүнгийн та юу гэж харж байна? Яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй ямар орчинг бүрдүүлэх тийм нөхцөл бүрдсэн бэ? За саадгүй байдал хүртээмжийн тухай хууль, нийгмийн хамгаалал, гэр бүлийн одоо яам энэ тухайд бараг 3 жил 4 жил өмнөөс ажиллаж гисэн байхгүй. Гэхдээ яагаад энэ ингээд явахгүй одоо юу гэдгийг удагшаар гэсэн гэхээр нэгдүгээр мэдээж улс төрийн асуудлууд байсан баг. За нөгөө талдаа иргэдийн ойлголт хандлагыг харах хэрэгтэй байсан. Тэгэхээр гэрээсээ гарцгаа аян бол саадгүй байдлын тэр хуулийн нэг объектыг туршиж утсан гэсэн. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн хэрэгслийн талаар. За ингээд иргэдийн хандлага ойлголт нэлээд тааруу байдаг юм байна те. Ер нь тэрэгнэртэй хүн гадуур гарах шаардлагагүй биш үү гэдэг хандлагатай учраас энийг илүү өргөн хүрээнд одоо бүх гишүүдийг оролцуулах, бүр орон даяар томруулах гэдэг ийм зорилгын туршилт судалгаагаа хийсэн. Тэгэхээр энэ нь гэрээсээ гарцгаа юм байсан байхгүй. Тэгэхээр улсын хурал дээр тэгэхээр нөгөө ойлголт хандлага тааруу байна шүү дээ. Тэгэхээр тэрийг сайжруулахын тулд 2 чухал ажлыг бол эхлүүлсэн байгаа. Нэг нь улсын хурал дээр яг энэ саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийг энэ хуулийг одоо дэмжих ойлгуулах, ялангуяа хүртээмж тэгш хамруулахын хорог дэд одоо ажлын хэсгийг байгуулсан байгаа. Одоо бид нар чинь өмнө нь ингээд нэлээд олон 50 гаруй ажлын хэсэгтэй байсан бол тэр ажлын хэсгүүд төр зорьсон ажлуудад дуусгаад дараагийн ажлын хэсэг рүүгээ орохдоо нэг чухал асуудал нь бол энэ хүртээмж буюу саадгүй байдлын асуудлыг нэг хороо болгож улсын хурлаар байгуулсан. За одоо бид нар 1 сард гэрээсээ гарцгаа яйнаа илүү төлхөө өргөн хүрээнд бас ажиллана. За хоёр дахь чухал ажил нь юу байсан гэхээр ер нь энэ иргэд энэ хөгжлийн бэрхшээлийн иргэдийн талаар ойлголтгүй байгаад байгаагийн цаана улс төрийн эрх бас тааруу байдагтай холбоотой юм билээ. Тэгэхээр улс төрийн эрх гэдэг нь дуу хоолойны тухай аахгүй төлөөлөл байгаа гэсэн. Би жишээлбэл төлөөлөл байгаа учраас энэ төлөөллийг нь илүү олон нийтэд хүргэжихэд бол улс төрийн намын тухай хууль заасны дагуу хөгжлийн бэрхшээлийн иргэдийн дуу хоолойг илүү улс төрийн давцан давцрах хэрэгтэй болсон. Ийм учраас Монгол Ардын нам дээр анх удаа
бодлогоо байгуулсан. За бүтцтэй тэр нь бүр нарийн бичгтэй. Тэгээд бид нар намын одоо бүх шатны нэгж эрс болгонд хүртээмжийн асуудлуудыг, хөгжлөмжлийн асуудлыг ярихаар басан шийдвэр гарсан ба. Тэгэхээр энэ хоёр ажлаа одоо 26 онд нэлээд төлхөө явуулна гэсэн үг. Тэгэхээр энэ намрын чуулганаар бас нэг авааштай 2 жил энэ байгаа. Их хурал дээр нэг том ажлын хэсэг, нам дээр нэг том бодлогоор байгуул явж байгаа. Тэгэхээр улс төрийн эрхийн дэмжиж өгвөл бусад эрхэд бас уу таалга нээлттэй болдог байгаа байхгүй. Судалгаанаас харахад ч гэсэн тийм, олон улсад ч гэсэн тийм л байгаа гэсэн. Хаврын чуулганаар ямар асуудлуудыг ер нь хөндөж ажиллах? Хавар бид нар одоо сая арай амжаагүй байгаа ялгуурлан гадуур хол дарамтаас сэргийлэх хууль, саадгүй байдал хүртээмжийн тухай хуулийн төслөө илүү төлхөө одоо өргөн байрахаар бэлдэж ажиллаж байгаа гэсэн. Хоёр хууль. За баярлалаа. За.